Тэгээ энэ нэрийн маань утга нь болохоор их одоо судлаад ирэхэд бол маш их өвөрмөж бас их утга учиртай. Өндрөөс холын арга тавчин. Иймэрхүү утгатай. Цонж хэмээх энэхүү арсан гутлын брендийг Сачинбаатар анх 2016 онд үүсгэн байгуулж байсан бол 2018 онд үйлдвэрээр өргөтгөн Өвөр Монголын Монгол Орчууд компанийг байгуулжээ. Компани нь үйл ажиллагааны хувьд арсан гутал, ханийн зураг, Монгол улсхийн тийг, зурагт нам зэргийн дизайныг хийдэг байна. 15 он 16 оны үед болсоор арсны үн бол маш их хямд байсан шүү дээ. Малчтууд одоо нэг үйл юм арсан шитах ч юм уу одоо хайсан ажир үгүй шүү дээ. Одоо хаяагээд мөнгө төгрөг төлж хайдаг тиймэрхүү цаг үе байж гисэн. Тэгээд одоо н арсын үйл биес багасаа сайн модон би өдөр болгоно багасаа эхлээд арс гэдэг юмтай ойрчижсэн шүү дээ. Би малчны хөвгт учраас. Тэгээд энэ нэмийг би маш их хайрна. Одоо энэ нэг юм манаас ингээд зүгээр хайж байна. Тэгээд энэ одоо сайн судлаад одоо арсны үйлдвэр байгуулна гэдэг нь над давчилбал сая их одоо сургууль төгсчих оюутан давчлал өдөр одоо тэр бол тэнгэр хоёр шүү дээ. Тэгээд урдаар юу ч гэсэн энэ нэг үйлдвэр байгуулахаас өмнө манаас одоо энэ арсыг яаж борлуулдаг вэ? Хаашин яаж ямар хөлөөрөөр хийвэл одоо өртөхийн бадрууд дийлэх үү? Энэ талаар бодлох юм одоо арсны төрлөлийн бүтээгдэхүүн хийе. Нэмэрхүү бодол орж ирж. Энэ эдгээр басар бүр миний одоо эхний үед хийжсэн шүү дээ. Энэ басар миний тэр үеийн чанж гэдэг ингээл гар битсэн. Одоо ийм гар хийчих арсан шахаг юу анх эхлээд хийжсэн бэ. Тэгээд одоо иймэрхүү шахагийн бүгдийг хийгээд савлгаа усаар манаас одоо бүр ийм шинэ дизайнер манаас өөрөө одоо бас шинчлээд явж байна гэсэн үгээр байна. Өнөө бүр арсан юутай, бүс юутай одоо янз бүрийн бодол баглаа бүр байна. Материалын тал дээр анхаарах хэрэгтэй. Чавуу өнтрийн нь бүр тийм хүүхдийн жируулсан тийм жируултын чавуу шүү дээ. Ургамлын найрлагтай тиймэрхүү чавуугийн хэрэгэл. Өгөөл одоо яг тийм хэмээн чавуу өргөсний бол бас гэр яхмуудууд хүлээн зөвшөөр дийлэхгүй. Одоо өмнөх 5 жилийн миний төлөвлөгөө басаар одоо үйлдвэрийн төлөвлөгөө басаар гутлын одоо хэрхэн яаж сайн хийх вэ гэдэг талаар би судалгаа хийсэн. Гэхдээ бол яг энэ жагуурын тал дээр одоо манай Монгол гутал жоохон энэ цаг үед жоохон ямар хөлөөрөөр орших нь таарах вэ гэдгийг бол энэ жилээс эхлээд би бол одоо яг жагуурын талаас юм уу түүх юм уу судалгааны талаас одоо эхлээд судалж байна. Миний бодлоор бол илүү олноор үйлдвэрлээд илүү хямдханаар ивгээд хүн болгон бүгд хэрэгэлдэг байсан. Энэ бол миний үтсийн харал. Ямар ч гэж халаг байна. Жишээлбэл нэг брендийн халаг байна. Жаримдан жишээлбэл мөө өөрөө мөрөндөө чимээ зураг мөргүүдийн халманд нэг өргөдөх тиймэрхүү халаг бас бэ. Түүнээс бусдын авчлал одоо жишээлбэл манас лого тэр шин Монгол улсын загвар тэр шинийг үүж байгаа. Манай нөгөө хөдөлгөөний чинь нөгөө чивэр Монгол үсэг тийм загварыг дизайн хийж байгаа шүү дээ. Тэгээд цуулаас ч бас одоо нэг юу ч хэрэг хэтэд Монгол янгын үсгүүдийн хамтан шин маягаар нэг бүр дизайн хийж чадна гэсэн. Тэгэхээр мастер одоо хүүхдийн зураг дэвтэр хийж байна. Күч одоо хүүхдийн зураг дэвтэр нь бол мас жирмэн бол одоо Монголын багш жирмэн бол өвөр Монголын гой зураач өргөд бас гадаадын төр зураг дэвтрийн үлгэрийг авчирна шүү дээ. Үлгэр болоод зургийг авчираа манаас өөрөөдөө орчуулга хийгээд. За одоо яг нэг ингээд дизайн хийх үед тэднээс хамт төрөө тулгарсан асуудал бол манай одооны байх өсгийн тийг нар шүү дээ. Хүүхдэд тохирох ба. Хүүхдийн тийм өхөөрхөн байх хэрэгтэй. Тийм чаваалга, тийм нэг юм хүүхдэд илүү тохирно шүү дээ. Өнгө бодгоны ярган юм. Чана яг номны нэг дизайн хийх явцад одоо өсгийн тийг хөргөлөд бүрхүү одоо жагтал бүрдэ байх шүү дээ. Тэгээд тэрнээс болоод би аргагүй өөрөө өсгийн тийг жогоно. Гэвч одоо нэг ном дотор жишээлбэл одоо баагаа тойлын энэ төр тийм одоо дотор нь тийм дөрүүд байж та. Дүр болгоных нь гарын тийг нь бол ондон байх хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл одоо баагаанд нь давхруулнаа тийм баагуул ингээ балаар ингээ үсэг битнэ гэсэн үг. Тэр ном дотор нь сэрж авал тэндэн давхруулаад тэр онцлогдсон давхруулаа хийж өгөх хэрэгтэй. Жишээлбэл одоо тэр тойлын нь бол баагаад бочингад жигтал битнэ. Тэгвэл анаас жаавал тийм хүүхдийн тийм чаваалга байдалтай бас гарын технос тийм сайхан биш ээ. Үгүйс өөхөрхөн байх хэрэгтэй. Өн бүх шаардлагыг хангахын эрсээр манаас нэг ном хийвэл бараг 5 6 өсгийн тэг шинээр